За нөө life skills хичээлүүдийн маань нэг болох хүнд урмын өгөх, урам авах гэсэн motivational skill хуваалцъя. Motivation буюу урам зориг гэдэг зүйл асар том сэдв. Би бүгднийг энэ жижигхэн видеогоор тайлбарлан заана гэж тэнэгдэхгүй. Тийм арай тэнэг биш. Өнөөдөр тэгэхээр айгүй энгийнээр би юу хуваалцъя гэхээр motivation өөрөө яаж авах вэ гэдэг тал дээр, хүнд яаж өгөх вэ гэдэг дээр хитгэн өөрийнхөө амьдрал дээр үндэслэн өдийг хүртэл уншсан, оролцсон, сурсан юмнаас хуваалцъя гэж бодож байна. Тэгэхээр motivation-ыг томдоо хоёр хуваалцах болно гэж бодож байна. Дотроосоо, гаднаасаа. Айгүйх тохиолдолд хүмүүс motivation-ыг willpower буюу тархиараа дотроосоо түлхэж үүсгдэг. Би ингэх ёстой. Энэ хоолыг идвэл би гоё биетэй болно. Эсвэл ингэж хийж баян болно ч юм уу. Willpower буюу энэ айгүй их F буюу хүч шаардаж дотроосоо түлхдэг. Нөгөөх нь болохоор нэг юм руу тэмүүлэгдэж. Энэ дэлхий тэр чигтээ тэ эргцүүл өсгөж чаддаг, бие биендээ хайртай, гоё дэлхий болоосоо гэдэг ирээдүг харангуйтаа тэр ирээдүг өөрийг чинь пул буюу татчихдаг. Юу гэсэн үг гэхээр татах, түлхэх гэдэг хоёр мотивац байдаг мөн гэж аахгүй. Тэгээд энэ хоёрын аль нь хэрэгтэй юм бэ? Алийг нь хэлүүлэх хийж явах ёстой юм бэ гэвэл миний бодлоор, миний туршлагаар, миний уншиж судалснаар татах нь түлхэхээс хамаагүй илүү хүчтэй. Яагаад? Хамгийн түрүүнд дотроосоо тэр willpower буюу хүслийнхаа хүчээр дандаа өөрийгөө түлхэн гэдэг амар их хүч шаардсан зүйл. Үргэлж өөрийгөө өстөж босгох нь, өстөж тасал хийлгэн, өстөж хичээлээ хийлгэн, өстөж юм хийлгэн, энэ чинь ээж авахын төлөө, ээж авах ачийг хариулахын төлөө, Монгол улсынхаа төлөөштэй гэж өөрийгөө түлхээл хизээ нэгэн цагт ядардаг, хизээ нэгэн цагт болдог, sustainable буюу доктортой биш мотивацийн хэлбэр. Татах, юмд татагдах гэж. Хэдүүл амар энгийн төсөөлч. Эсвэл чи хамгийн анх сайн болжсэн охиноо, сайн болжсэн залуугаа төсөөлөд үз. Чи хизээч тэрний талаар бодооч гэж өөрийгөө түлхэх байхгүй. Тэр бодол чамайг дандаа татдаг. Бодол чинь өөрийн мэдлэгөө тийшээ тэмүүлж идэг. Тэгэхээр энэ чинь мотивац гэдэг аюу сонирхолтой зүйл гарч ирж байгаа. Пул буюу татах мотивацийг яаж үүсгэх юм бэ? Пул хийдэг өөрийн чинь татдаг мотивацийг хамгийн энгийнээр хамгийн хэлбэраар үүсгэх зүйл бол татахуц ирээдүг өөрөө үнэртлээ, бүр мэдэртлээ нүдэн анж байгаа бүтээ. Тасал хөдөлгөөгээд гой биетэй болно доо. Нэг хямар татахаар биш. 10 кг хасчий та. Нэг хямар татахаар биш. Математикийг эзэмшчий та. Татахаар биш. Энэ дэлхийд 5хан шиг байх математикч болъё. Эсвэл дэлхийд 7 тэрбум хүн байна. Энэ 7 тэрбумын за яг 5 тэрбумын ад жаргалтай амьдрдаг болгоё гэх юм. Тийм секси нүдэнд чинь бүр ингээд төсөөлөгдөхөөр бүр өнгөтөөр 4K UHD-гээр харагдах ирээдүг бүтээж чадвал тархин дотор. Тэр ирээдүг чамайг ямар сэрүүлгээс, ямар ч ээж аав байгуулгын бүтэц дүрм хаус оноогоос илүү хүчтэйгээр татна. Чи тэр өөрөө татагдана. За Elon Musk-ыг аваад үзье. Тэ? Elon Musk зүгээр нэг хөлөг онгоц, сансар хөлөг онгоц барья. Эсвэл мөнгө хий, гой амьдрий гэдэг ийм хөнгөн татах юм биш. Дэлхийн хүн төрлөختнийг олон гариг дээр амьдрдаг болгоё гэдэг тийм ирээдүг нүдэндээ бүр ингээд хэштигээр харцсан болохоор асар их цаг ажиллаад байна гэж хараад. Тэр татчихна. Тэрэн дээрээс нь дахиад дэлхийн хүн болгоныг маш хямдхан бараг үнэгүй интернеттэй болгоё гэдэг дахиад нэг компани. Хүний тархийг хурцсахыг гээд хүний тархи руу чип суулгая. Ягаад гэвэл хүн хоорондоо коммуникац чадахгүй ийм том асуудлыг шийдэе. Хитэн сая машин тэрхийг бохирдуулаад байна. Машин гэдэг зүйлийг бүр шал өөрөөр сэтгэхэд төсөөлөд харцсан болохоор ийм олон татах ирээдүг тархин дотроо бүтээсэн болохоор тэр хүн хэдүүлэг нэрэл унтж яхад цаанчин ажиллаж яхад давхар даабл ажиллаад байна гэж байна. Тэгээ та нар өөрсдөө дотроо шинжээд үз. Өөрсдөө хүрээлэл хамгийн мотивац өндөртөө найдаж их юм байна. Хамгийн мотивац өндөртөө айдалж их юм байна. Тэр хүмүүс хизээч би зүгээр нэг дуучин болёо биш. Дандаа асар том таталцах хүч буюу хүндийн хүч үүсгэхээр ирээдүг бүтээсэн байдаг тархин дотроо. Ирээдүг. Тэгээ тэр ирээдүг тэр хүмүүсийг татаад байдаг. 2-3 цагийн нойртой огтон татаадаг, ядраад ахтан татаадаг, шантрах гад ахтан татаадаг. Болиё гэж боддоод, өвдөөд, зовж яхад нь татаадаг. Энэ айгүй чухал байна. Энэ таталцах ирээдүг
зураад бичээд өдрөө болгоно нүдэндээ харагдтал тайлбарлаагүй хүн хаанаас мотивац аваад нэ гэхээр ивентээс. Магадгүй аюугаа ярьдаг залуугаас, бүсгүйгээс төр зүрийн бензин авдаг. Тэгээд тэр төр зүрийн бензин хідэн дөрмээр чэжилчдэг. Ухамсартай мотивацтай хүн өглөө хэрцэрдэг, эрүүл хоолдог, ийм байдаг гэд хідэн дөрмүүд. Гэхдээ маш бензин бага, өөрийнх нь биш. Өөрийнх нь ирээдүйд харагдахгүй байгаа зүйл болохоор 7 хоног оролдоод, 2-7 хоног оролдоод, 3-7 хоног оролдоод болчихдог. Ингийн жишээ. Эдгээр он гарахад хүн болгон юу гэдэг юм бол? Он гарахад хүн болгон эх жилийн резолюшныг гаргадаг. Тэ? Эх жилийн шийдсэн өөрчлөлтүүдээ бичдэг. Турна, ном уншина, ингэн тэгнэ. 1 сарын 1-нд хийдэг, 1 сарын 2-нд хийдэг, 1 сарын 3-нд 50% нийдэг, 1 сарын 4 гэхэд буцаал өмнөх оныхоо хэм маяг руу орцсон байдаг. Энэ хүн төрлөختний хэдүүлээгийн 2 сая жил эволюцид орсон тархины маш энгийн функц гэхгүй. Хүн өөрийнхөө хөгжүүлэх, хаашаа явах гэдэг өөрт нь тохируулсан ирээдүг хүсч идэг, тэрний төлөө сэрж идэг. Тэгээ энийг маш сайн сонсох хэрэгтэй байлаа. Мотивац гэдэг зүйл өөрт чинь тохирсон байх хэрэгтэй. Батчинд гой байх нь хамаахгүй. Тэгээ Илон Маск гойх нь хамаахгүй. Баяр сайхныг шууд шалгадаг юм нь өөр. Хідүүлээг шууд босгодог, өглөө сэргийдэг. Ядарснаа мэдрэхгүй. Тэ? Хоол эцсийн үгүйгээ марттал нь ажилладаг юм. Бүгд өөр баг. Тэр мотивац гэдэг зүйл. Тэрийг олоод маш гэдэг үг аяг хэлнэ. Тэрийг олцоод хідүүлээ бүр ингээд нөгөө өссөн байхад хоол тодорхойлохоор аман дотор ингээд шүс гойждаг шиг тодорхойлдог. Би танад бодож шийдээ. Маа Томч Актембер 2 жилийн өмнө манай кофе шопыг ажилуулдаг залуу. Манай бариста айгүй хоцроод авахгүй. Ажилдаа ирэхгүй, хаяа нэг гэж ирнэ. Кофе шопын 6 цагт нэгдсэн байх хэвээр. Тэгээ би гараад зүгээр хоёул юм ярилцъя гэсэн. Яагаад ч хоцроод байгаа юм бол ингээд тэгээд байгаа юм гэсэн чинь тэгээд нөгөө ийм хоол амьдрдаг, ингэдэг тэгдэг гэл бүх байдаг юм а тоочж байгаа. Надад бол худлаа шалтгаанууд. Гэтэ би мэдээж тэгж хэлээгүй. Тэгээ би асуусан. Чи яагаад ингээд ажиллаад байгаа Солонгос руу сурна гэсэн. Яагаад Солонгос сурах гэдэг гэсэн чинь би ээжтэй тусламаар байна. Яа туслах гэж байна? Ээжтэй байр авч өгч байгаа. Тэгээ би асуусан. Чи хизээ авч өгч байгаа? Гэвч тэгэл тэгж байгаа сургуулаа төгсөөл гэсэн. Чи ямар байр авч өгсөн? Тэгэл яах вэ? Чи мэдгүй юм чи хэдүүрээ байраа мэдэж гинүү? Яг ямар хороолтын хааны мэдэж мэдгүй. Ямар үнээрээ мэдгүй. Бүх юм мэдгүй. Маш хийсвэр хизээч хүнийг өөрийн 4-т 5-т босгохоор мөрөөд биш үү? Ээжтэй байр авч өг. Муу тодорхойлсон. Тэрийг ээжтэй яагаад авч өгөх гээд байгаа? Ээж нь ганцаархнаа маниуныг өсгсөн. Тэ? Аавгүй. Ээж нь маш олон зовлон туулсан байгаа. Тэрийг тооч гэж. Бүр нүдэндээ харагдтал тооч. Төсвөл ийм болохоор ямар байр юм? Яг хороололт сквал зайсанд энэ байрны 5 давхарт энэ орц. Окей. Хідэн өрөө ямар тавилгатай. Тэгээд ээж миний авч өгсөн байрны дотор надад миний хамгийн дуртай банштай цаг хагас өдөр болгон хийж өгч ингэж нүдэндээ төсөөлөө тэрийг үндэстэж чадчих чи авч өгнө гэж хэлсэн. Тэрнийхээ би юу гэж хэлсэн бэ гэхээр чи хэрвээ зүгээр л яг одоо байгаа шиг ээжтэй байр авч өгнөгүй 99% бүх хүн шиг хизээч чи ээжтэй байр авч өгөхгүй. Чи бол худалч юм байна. Тэгээд тэгсэн чинь нөлөөсөн сэргэнэ наа одоо тухайн үед заамтгаж оролтно хаашаа гэхдээ айгүй одоо дургуур реактлж ирсэн. Гэтэ би яг хэлсэн бэ гэхээр тэр хүнийг доромжлох гэж байгаа доо биш. Тэр хүнд би жинхэнэ насан туршид татах тэр мотивацийг үүсгэчээ гэж уриалжсэн. Өөр дээрээ зүгээр л одоо саний цалин авъя, цалингаа өндөрсгий ч юм уу, эсвэл ийм тийм юм хий гэдэг ийм өнгөцхөн өөрийгөө дотоос хөдлөх сайн хүн ийм байдаг. Зөв хүн ийм байдаг. Ээж аав минь ингэж хэлсэндээ гэдэг юмнууд ерөөсөө надад бол баг одоо хэдэн цагаас дээшилдэг. Тэгэхээр маш энгийнээр яагаад дасгал хөдөлгөөн хийдэм бэ гэдэг би танад жишээ хэлье. Би 3 жилийн өмнө ерөнхийдөө 110 кг байсан. 110 худлаа ирж, дахиад худлаа ирж. 114 юм уу 5 кг байсан баг. Би одоо бол 88. Тэгэхээр 114 кг болцоод өөрийгөө яагаад турах ёстой юм бэ? Туръя гэдэг мотивац өгөхдөө би 3 хэрэгжилж байсан. Эхнийх нь татах юм. Би 42-тоо 44-төө 2 хүүхэдтэйгээ Америк хөлбөмбөг тоглож байгаа гэж төсөөлсөн баг. Техник төсөөл нь ямар төсөөл байсан бэ гэхээр бүдүүн багт. Бүдүүн багтаа төсөөлсөн чинь тоглохгүй байгаа. Тоглож чадахгүй. Тэгээ хүүхдүүд маань над руу хараад ингээд одоо хайртай гэхдээ өрөвдсөн байдлаар асуух гэснээр болж байгаа байхгүй. Авч тоглохгүй. Тэгээ тэр үчин 40 дэд бараг 200 кг болсон байгаа гэсэн. Тэнгууд хүүхдүүдтэйгээ энэ нэг сөрөг төрсөл байна. Би өөрчлөгдөхгүй бол юу болох вэ гэдэг. Энэ аягүй чухал. Хэдүүлгийн хөшүүрэг буюу өвдөлт. Энэ хөшүүргийг ашиглаад
би түрүүний таталцах ирээдүгөө зурж байгаа. Тэр нь юу вэ гэхээр би 42 одоо байгаас хамаагүй fit. Тэр мөр зүр хөдөлж байгаа байдал. Манай хүү намайг 42 болцсон байхад аль эзэн 20-д их сургуулийн залуу. Их сургуулийн залууг гүцээд Америк хөлбөмбөгөөр таглаж унгаачаад шоолж байна. Инээж байна. Манай хүү айгүй эргээр надтай шаардлагач чинь. Намайг унгаах гэж оролдож чинь, унгаах гэж оролдоод намайг дийлэхгүй унж байна. Хажууд манай охин инээлдэж чинь, хөгжүүлдэж чинь гэдгийг бүр маш тодор бид сүлж. Эхнийх, хоёр дахь таталцах зүйл. Миний амьдралд маш чухал зүйл бол энэ ажил. Ажил дээр хамгийн чухал хүмүүс маань хэн бэ гэхээр манай багийнхан. Багийнхан гүвээ би хинч биш. Би маш өндөр тавьдаг, багийнхандаа маш ихээр хайртай байдаг. За тэгэхээр сүрг өвдөлт буюу хөшүүргээ яаж үүссэн бэ? Хамгийн хайртай хүмүүсийг надад салаавч өгөөд ажиллахаа болж гэж зүйлсэн. Гэхдээ шууд биш шүү дээ. Яаж зүйлсэн бэ гэсэн чинь өдөр болгон ирнэ, амьсгаад нь, бүдэн, залах уу, хийх юмаа хийж чадахгүй, тэг харваас харахад ингээд сорогчныхын дундуур гидсэн гараад ирсэн, довч нь бараг задрахж байгаа. Тэгээ тэрийг их гутрангаар хамтрагч маань харна, хэлж чадахгүй, өрөвдөн. Тэгснэ заа. Чам шиг юмтай ажиллахаа боллоо гэж хэлж байгаа. Айгүй хөвдөн, нүдэндээ тэр чинь яг болж байгаа юм шүү төсөөлөн. Тэгвэл тэрний эсрэг, эрг, татах ирээдүйн юу юм бэ гэхэд одоо байгаа 10 хэдүүлээ биш. Хэдэн 100 мянган хүн томжигийнхаа доор өдөр тутамд ажиллаж байна. Бүгд ажилдаа ирэхээс өмнө би өөрөө ирсэн байна. Бүгднгээс нь илүү их ирч хүч гаргаж чадчихээн. Манлайлж чадчихээн. Энэ хүмүүсүүдийн хамгийн чухал цаг хугацаа амьдралыг нь авсан юм чинь тэр хүмүүс бахархалтайгаар энэ манай багийн гишүүн гэж хэлж чадах. Энэ миний лидер гэж хэлж чадах хүн байна гэдэг хурал, офсоор явж гинэ гэдэг маш олон дүрслэлийг төсөөлж тэрээс татчихсан. Гуравт энгийн энэ бол selfish буюу хуваагчсан нэг айгүй энгийн мотивац оруулж ирж байгаа нь хувцас өмсөхөд шүүгэндээ зогсож байхдаа толь руу харахаар бүдүүн багтаа бол толь руу хардгүйсэн. Газ явна штэ. Хувцас газ өмшин өөрийнхөө нөгөө reflection буюу ойлтыг харахгүй байхыг хичээн. Өвдөлт бодит өдөр болгон туулж ирсэн. Тэрний эсрэг нөгөө нэг татах мотивац нь юу байсан бэ гэхээр хамгийн сексигээр зүтгэхгүй та нар одоо жишээлбэл Captain America гэх нэг үлжсэн л баг. Айгу турхаа нөхөр гарч ирэл амар баккай гарч ирдэг. Тэрийг төсөөлнө. Тим биетэй болцсон. Өглөө болгон бодох төшөлтөө угааж байгаа. Миний хувьд нөгөө нэг бүдүүн нөхрөөс хамаагүй дээрээ. Энэ нь гэхдээ нөгөө нэг портны дээрх чихэр гэдэг шиг эсвэл одоо хоолны хувьд бол перс шиг жижиг хэсэг өөрийн өөрчлөлт бол хамгийн том таталцал бол өрөөлийг бодсон, бус хүмүүсийг бодсон таталцал байна. Тэгээ та нар энийг маш энгийн датанаас бүх юмнаас харж болно. Бидний бүх шилдэг хүмүүс хизээж өөрийн төвтэй зорилготой хүн байдаг. Дандаа хүн болгонд гэрэлтэй амьдрал, буцтай амьдрал дандаа бусдыг ихэнх тохиолдолд дэлхий зарим бүр гариг холбосон хүмүүсүүд Стив Джобс нь болдог, Илон Маск нь болдог, Жеф Безос нь болдог. Өөрийнхөө итгэвчийг биш, дандаа өрөөлийн итгэвчийг нэг тавьж тэрүүгээр өөрийгөө татаж босгож ирдэг. Тэгэхээр энэ нэг энгийн мотивацийн одоо хэрэглүүр гэх юм уу надад хуваалцмаар санагдлаа. Өөрийгөө түлхэх биш, хэдэн дүрм чийжлэхтэй биш. Яг чиний амьдралын ирээдүйд тохирсон тэр одоо гэрэлт ирээдүг маш тодорхойгоор чи төсөөл. Яг одоо чи өөрөө бич. Тэрийг тодорхойл. Тэр маш одоо нарийн деталуудыг нэм. Түрүүдэд байгаа шүү дээ. Үнэрттэл, амтдагтал бич. Тэрийг өдөр болгон өөртөө давт. Тэр бол чамайг заавал татаж босгож ирнэ. Татаж одоо хиймээргүй байгаа юм чи хийгнэ гэж. Өнөөдөр мотивацийн хувьд татах мотивац гэж юу гэдэг юм бэ? Миний хувьд татаж байгаа тэр мотивац аягүй чухал гэж бодож байна. Ягаад гэвэл тэр дуусахгүй. Ядарсахгүй. Тэгэхээр чамаас ямар ч хүч шаарддаггүй. Доктортой, тогтмол мотивац. Баярлалаа.